Мэргэжлийн элчин ерөнхий газраас оюутлогоо зөнхөн ото компани шивээ хүрэн гашуун сухай чиглэлийн нүүрс тээвэрлэх замд энэ сарын 7-наас 10-ны өдрүүдэд шалгалт хийжээ. Харин өнөөдөр шалгалтын ерөнхий дүнг мэргэжлийн элчин ерөнхий газрын даргын зөвлөлтөөр хэлцлээ. Шалгалтын явцад оюутлогоо компани боловсролтын асуудал хөндөгдөж байна. Нэгэнсэндээ тус компани нь үйл ажиллагаа эхлээд 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад суурьшлийн бүсийг бий болгоогүй. Зөвхөн сэндвчин барилгуудад үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Иймээс цаашид стандартын барилгын асуудлыг шийдэх, үйлдвэржилт дагсан суурьшлийн бүсийг тогтоох шаардлагатай гэж улсын бацаагчид үзлээ. За сайтын хэмжээнд нийтдээ 136 барилгын байгууламжууд ашиглагдаж байгаа. Тэгэхээр барилгын ашиглалтай холбоотой, үе шатны арчилтай холбоотой, засвар үйлчлэгээтэй холбоотой асуудлууд бас өнөөдөр бол энэ шалгалтын үр дүнд бол гарч ирж байгаа. Өнөөдөр түүхийн эдээс эхлээд манай баяжмал савлаад гарч байгаа хүртлээр техник технологи бүх үйл ажиллагаа баялагийг маань тооцож байгаа одоо хэмжүүр маань хүн даацсан автомашин технологийн дамжлагдаар байгаа дараалал температур зарцуул төвшнийгээд их олон хэмжүүрүүд байгаа. Эднийд бол 2-3 мянгаад хэмжүүрүүд. Бид нар 12 онд хяналт шалгалтаараа хэмжил зүйн албыг байгуулаач, тийм ээ? Хэмжил зүйн алба. Одоо энэ хэмжүүр хэмжих хэрэгсэлтэй холбоотой лабораторийг бий болгооч гэдэг асуудлыг бол тавьсан юм байна. Анх та нар бүр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр дээр очиж судлаад үзье. Тэд нар анх байгуулагдж байгаадаа хэмжил зүйн албыг яаж байгуулж ирсэн бэ? Өнөөдөр бүтээгдэхүүний чанартай холбоотой. Өнөөдөр манай хэмжил зүйн асуудал. Тэгэхээр энэ дээр оюутлогын удирдлагууд байна. Одоо бид нар бас албан шаардлагаараа дахиад өгөөд байна. Албан шаардлагаараа өгөөд биелэх үгүй юу? Бас энэ асуудал эргэлзээтэй байгаа. Тэгэхээр Эрдэнэт одоо уурхайхан бүс дотор оруулаад орон сууц барьсан эсвэл тэнд нь хүн амьдардаг ийм зүйл ерөөсөө байхгүй байгаа. Бид нар энержи ресурсыг бас мэдж байгаа. Тэнд бас ажилтны орон сууц уурхайн бүс хоёр тустай байдаг. Гэтэл оюутлогоор болохоор нөхцөл байдал анх үүссэн цагаас эхлээд уурхайн бүстэй ажилтнууд нь амьдардаг. Гэтэл өнөөдөр хам богд сумаас 45 км тийм үү? Зарим ажилтнууд орон нутгийн ажил хүчээ зөөдөг. Нэг хэсэг нь бол ерөөсөө шууд уурхайн бүстэй амьдардаг. Энэ дээр тэр хот байгуулалтын хуулийн хэрэгжилтийг асуумаар байна. Даруйхан барилга бүтээн байгуулалтын асуудлаа шийдэхгүй бол монголчуудын баялагыг олборлож зөөд дуслаа. Эцэст нь хэдэн орхон урагшихсан сэндвчин байшингуудаа үлдэхэд хүрээд байна гэж шүүмжлэх талуудж байсан юм. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу оюутлогоо компани эрчим хүчний найдвартай ажиллагаатай болох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл өмнө говийн таван толгой оюутлогоо хам богд цомыг эрчим хүчээр хангах шинэ их усүрийг барих шаардлагатайг сануулсан юм а. Ер нь бол энэ чиглэлээр бид тасралтгүй баггүй хэмжээний хөрөнгө мөнгө зарж хөтөлбөр хэрэгжүүлсэн. За энэ бас бид хийсэн ажлынхаа явцын талаар арднаас даах төрийн чийч танилцуулъя гэж бодож байна. Энэ хүрээнд бол бид нар сошиал мэс байгуул усны хайгуулаас ахуулаад сошиалын хүн амын тоонос хамаарад хотын байрт хэмжлэг нэлээд өргөн хүрээтэй ийм судалгааны ажил хийгдсэн байгаа. Одоогийн байдлаар би бол энэ асуултанд 100% одоо хариулт өгөх боломжгүй байна. Тэгээ ерөнхийдөө бол одоо манайх бол энэ дээр бас дотроо одоо тодорхой хэмжээний одоо төлөвлөгөөнүүдийг гаргаад одоо тэрнийхээ дагуу ингээд ажиллах гэдэг ингээд төлөвлөгөөнүүд бол хийгдэж явж байгаа. Мөн ухаах удаг гашуун сухай чиглэлийн хатуу хүчлэлтэй 239 км замын арчлалт хийгдээгүй, эвдэрлэгтэй замын анхааруулах тэмдэглэл хийгдээгүй байсан нь шалгалтаар илэрчээ. Харин эзэн оюутан компанийн хувьд газрын засны бүтээгдэхүүн хадгалах савлаг тоног төхөөрөмж ашиглагдах хугацаанд дууссан, чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн элчин ерөнхий газраас гаргасан юм а. Өнөөдөр энэ хатуу хүчлэлтэй замаар тээврийн одоо үйлчлэгийг явуулах шийдвэр гараад энэгээр одоо нүүрс тээвэрлэх энэ үйл ажиллагаа ялангуяа энэ байжуулах энэ асуудлууд тээвэрлэгдэж байгаа боловч хуучин нөгөө хархан хүчлэлтэй замууд маань нөхөн сэргээх одоо асуудлууд бол орхигдсан байна гэдэг энэ асуудлыг ярьж байгаа. За шивээ хөрөнгийн чиглэлийн 50 км зам дээр бол өдөрт бол 300-аад тээврийн хэрэгсэл бол өнөөдөр явж байна. Тэгэхээр энэний одоо компаниуд бол нэгдэж арчилтыг хийх шаардлагатай. Ийхүү шалгалтын дүнг мэргэжлийн элтийн хэлэлцэж яралтай хугацаанд нүүрс тээвэрлэлийн зам засрын ажлыг хөрөнгө шийдэж хийх гэсэн үүргийг холбогдох байгууллагуудад өглөө. Харин оюутлогын компанид ашиглагдах хугацаанд дууссан төр барилга буюу сэндвчин барилгуудаа шинжилж суурьшлийн бүсийг бий болгоо гэсэн шаардлагыг хөргүүлж байна.